Сайн мэцгааны үзэгчдээ Өндрхан телевизийн Борголтын арайны энэ удаагийн дугаарын зочноор 2024 оны Азийн мөнх хүрэл медаль тожилд орж байгаа урьж оролцуулаад байна. Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. За та бүхэн ч гэсэн бас урилга явуулсан маш их За баярлалаа. юуны өмнө тантай танилцъя, тожилд орж ин хэн гэдэг үний хэддэх хүүхэд вэ? Бага насандаа ямар хүүхэд вэ? Намайг Хатанбаатарын тожилд орж идэг Хинтэй аймгийн Гашир сумд төрж өссөн. Багаас ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан та. Фитнесийн спортоор хичээлээд хэдэн жил болов? 2019 оноос хойш одоо болтол юу нь хичээлж байгаа. 2018 оны 10 сар билүү 11 сард Монголд ирээд тэгээд 3 сар бэлдэж байгаад улсын аварт анх удаа оролцоод мөнгөн медаль авсан. Монголд ирсэн гэхээр хаана байсан гэсэн үг вэ? 2018 онд би Инчхон хотоос ирээд тэгээд одоо хөдөлгөөнтэй байхын тулд ер нь бол анх фитнесээр хичээлж эхэлсэн. Одоо жишээ нь 3 сар хичээлээд амжилт гаргадаг гэж тэгж штэ. Тэгэхээр фитнесээр одоо нэг тэмцээнд бэлтгэхэд ер нь ойролцоогоор хэдэн сар бэлтэх ёстой байдаг юм бэ? Тухайн үеийнхаа одоо бэлтгэгчлэлтээс хамаарат янз бүр байгаа. Магадгүй 3-аас 6 сар ч юм уу 6 сараас дээш ч юм уу янз бүр л байгаа. Хугацааны хувьд бол таашгүй өөр. Спортын замналт хөл тавихын хэцүү нь юу байна? Одоо олон газарлуу тэмцээн уралдаанд явна штэ. Тэгэхэд дэмжлэг маш их хэрэгтэй. Дэмжлэг үзүүлэхэд гэр бүл нь хэр хүлээж авах уу? Ер нь бол манай ээж аав миний бүхий л зүйл төр маш их ойлгодог, тусалдаг. Ивент тэгчийн хувьд бол одоо бол өөрөөр л явдаг. Ер нь бол санхүү мөнгө, энэ спорт ч өөрөө ер нь бол санхүү мөнгөний тал дээр маш өндөр спорт. Тийм болохоор тэр болгоныгаа өөрөө зохицуулаад явдаг та. Ер нь та санхүүгийн тал дээр ивент итгэжээ гэдгийг танд ер нь санал тавьж үзчихсэн үү? Үгүй, үзэж байгаагүй тий. За тэгэхээр хоёулаа хамгийн анхны шагнал авсан сэтгэлдээсээ хуваалцвал хэр байсан бэ? Тухайн үед чинь би нэг 18 үгүй нэг 17-тай байсан баха. Тухайн үед бол аймаг гоё шинэлэг зүйлээр өөрийгөө сорж үзэж байгаа болохоор илүү гоё мэдрэмж авч ирсэн. 2019 оноос өөр хэд хэдэн онуудад ямар шагнал авч ив? Би нийтдээ улсын аваргаас 6 медаль авсан. Пауэр лифтингээр улсын аваргаас 1 галт медаль авч ирсэн. 2 мөнгө 1 хүрэл. Өнгөрдөг жил буюу одоо 2024 оны Азийн аваргын тэмцээнээс мөнх хүрэл медаль хүртсэн. Тэгэхээр Монголын мистер гэдээ бас нэг тэмцээн байна. Тэрэнд нь хэдэн хүн орох ёстой гэдээ одоо тоо байдгүй. Эсвэл Азийн аврагт нь илүү хүн оролцох ёстой байд юм болов? Монголын мистер чи өөрөө улсын аврагт гэж явагддаг. Тэгээд тэдүүн орно гэсэн тийм тоо байхгүй. Ер нь бол цар хүрээ маш өндөр байдаг. Маш их хүмүүс оролцдог, маш их хүмүүс өрсөлддөг тийм том тэмцээн болдог. Тэгэхээр та спортын замналт хөл тавихад чинь нөлөөлсөн хүн байна уу? Эсвэл та өөрөө дурлаж орсон уу? Анхны багш гэдэг хүн байдаг уу? Анхны багш гэдэг хүн бол байгаа. Гэрэл дод гээд манай анхны маш мундаг нэг багш байгаа. Тэр багшаараа одоо өдний хүртэл явж байгаа. За хоёул амжилтуудаа дурдаад ихээснийх амжилтуудынхаа медалуудыг сайхан харуулад хажуугаар нь дэлгэрэнгүй яриад явъя. Анх фитнест одоо орох сонирхолтой болсон шалтгаан нь Инчхон хотод байхад тухайн үед би циркийн жүжигчин байсан гэж хэлсэн. Тухайн хотын маань паркд нэг өндөр гоё биетэй ах яг хажуугаар зурсан. Тэр үед л ер нь бол за би фитнесээр явж энэ ах шиг өөрийгөө хөгжүүлж өөртөө анхаарал тавих хэрэгтэй байна гэсэн үднээс анх ер нь Монголд ирээ фитнест явж эхэлсэн.
циркээр хичээлсэн гэж юм. Циркээр хэдэн наснда хичээлж байв. Циркт ч одоо олон төрөл байгаа штэ тий. Одоо нөгөө морин дээр ч хүмүүс явна, цагирга маяга гэдэг яг аль төрлөөр нь хичээлж ийсэн. 2014 5 онд байхаа анх ахыгаа дагаад явж ирсэн. Миний анхны хөл тавьж исэн циркийн төрөл гэвэл морин циркээр анх хөл тавьж исэн. Тэрний дараа агарын циркээр бас явж байгаад тэгээд ер нь бол фитнестэй дэндүү их донцсон орцсон байсан болохоор ер нь бол фитнесээ сонгоод циркээр ер нь бол хойш тавьсан. Хинтээ аймагт чинь 2-3 фитнесийн төв байна штэ. Та яагаад заавал Хинтээ аймагтаа нээх болсон? Эсвэл өшөө гоё тий Улаанбаатар хотод ч юм уу нээгээд өшөө олон хүмүүстэй болох одоо зай байсан штэ. Яагаад Хинтээ аймгийг сонгосон юм? Хинтээ аймагт нээс болсон шалтгаан нь болохоор одоо хүүхд залуучуудынхаа цагийг зөв боловсон өнгөрүүлэх амьдралын хэм маягийг өөрчлүүлж хотын стандарт гэдэг зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ер нь бол энэ фитнес анхнаас. Фитнес төвийн нэр нь Iron Pulse юм байна шүү дээ. Энэ нэрний утга нь юу вэ? Iron Pulse гэдэг үгний утгыг нь болохоор эрч хүч, урам зориг гэсэн үүднээс анх өгсөн байгаа. Тэгэхээр Хинтэд 3 фитнес төв байгаа гэж чинь танайх нэмэгдээд бараг 4-5 болсон гэж магадгүй. Тэгэхээр танай фитнес бусад фитнесийн төвөөс юугаараа онцлог юм бэ? Одоо Хинтээ аймагт 2 фитнес байгаа. Манайхаас гадна тухайн 2 фитнесээс ч гэх юм уу ер нь бол одоо шинэлэг орчин одоо бүхий л болон тохоо аль болох шинэлэг зүйлээр одоо өөрчлөхийг маш их хүссэн. Одоо хотын фитнес шиг стандартчилсан зүйлийг Хинтээ аймагтаа дэлгэрүүлэх гэсэн бодлоор. Хотын фитнес гэдэг нь хотын фитнес нь яг ямар байдгийг? Хотын фитнес нь бол тэгэл доторх зохион байгуулалт, гэрэлтүүлэг, тойл, одоо тоног төхөөрөмж бүх зүйл нь илүү гоё сонирхолтой өөр нөхцөл байдаг. Тэрний дагуу ер нь бол тоног юугаа одоо энэ фитнесээ хүртэл яг тэрний дагуул нийл гэж бодсон. Тэгээ санаа авч ирсэн. Тоног төхөөрөмжүүд бол маш хангалттай юм байна. Танай фитнес төвийн орчинч тэр одоо маш шинэлэг, гоё санаатай юм байна. Та санаагаа өөрөө олсон уу? Тоног төхөөрөмжийг хаанаас шийдэж өгсөн юм бэ? Тоног төхөөрөмжийг болохоор би өөр авсан. Тэгээд дотроо зохион байгуулалт гэдэг болгоныг болохоор найзуудтайгаа ярилцаад зураг гаргаад тэрнийхээ дагуу хийж гүйцэтгэсэн. Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн зүйл болохоор бас айгүй гоё хамттай санагдав. Тэгээ жишээ нь тосолсон хүмүүсийнхээ нэрийг дурдаад баярлаж талархснаа илэрхийлвэл ер нь бол маш олон хүмүүс байгаа. Тэр хүмүүстэй хандаж хэлэхэд одоо засварын ажил маань сар гарангийн хугацаа үргэлжилсэн. Тэр хугацаанд надад сэтгэл санаа бүх зүйлээрээ тусалсан бүх найзуудтай баярлалаа л гэж хэлээ та. Мэдээж одоо фитнест эрэгтэй хүмүүс түлхүү хичээлж байгаа тий. Тэгэхээр тэр хүмүүст мэдээж гарны булчин чухал, талбааны харагдах байдал чухал, хөлний булчин чухал гэх мэт одоо чинь энэ 3 дасгал түлхүү яг ямар дасгалыг хийх ёстой, ямар жинтэй хийх ёстой юм? Анх удаага фитнес зааланд орж ирж байгаа хүмүүс маань болохоор хамгийн том гаргадаг алдаа нь болохоор техникийг гүйц сураагүй байж хэд их одоо хүнд жингээр хийхийг их зорддог. Тэр нь болохоор маш буруу байдаг. Нэгт маш одоо зүйлийн эдэг гэмтэл авах эрсдэл маш өндөр байдаг. Тийм болохоор тухайн багшаасаа маш сайн одоо заавар зөвлөгөө аваад багшийнхаа удирдлагын доор анган шатны техникийг заалгуулад явбал болчин тэрхтээ дээрэс нь одоо гэмтлээс өөрийгөө урьдчилан сэргийлж байна гэсэн. Тоног төхөөрөмжүүдийн хувьд маань болоо бүгдээрээ
бүгдийг нь л хүмүүс ашиглаж байгаа. Ямар нэгэн зориулалтаар. Тэгэхээр хоёулаа энийг мэдгүй ч хүмүүс байгаа, мэдгч хүмүүс байгаа. Тийм болохоор хоёулаа мэдгүй хүмүүстэй зөвлөгөө өгөөд энэ бол ийм төхөөрөмжөө гэд хүмүүстэй мэдээлэл өгөөд явъя. Манай энэ төхөөрөмж болохоор одоо суулт хийж болно. Үзэгний тасгал бас хийж болно. Тэ. Хоёр төрлөөр хийж болдог болохоос. Үзэг болон суултын тасгал. За дараа нь энэ төхөөрөмж байна. Энэ болохоор манай хэвлийн вантан байгаа. Одоо хэвлийн тасгал хийж болно гэсэн. Хэвлийн тасгалаа хөгжүүлнэ. Хэвлийн булчин тий. За энэ төхөөрөмж. За энэ төхөөрөмж болохоор одоо хөлний жилтний төхөөрөмж. Хөлний жилтний төхөөрөмж байгаа. Үүн дээр болохоор хөлний арын булчин болон хөлний одоо гуйны булчин гуйны дотор талын булчингаа бас ажиллуулж байна. За дараагийн төхөөрөмж рүү оръё. Энэ болохоор манай хөлний арын булчинд ордог төхөөрөмж байгаа. Арын булчин хөгжүүлнэ тий. Яг гуйны артлын хэсгийг хөгжүүлэх тас төхөөрөмж байна шүү дээ. Манай энэ тоног төхөөрөмжн дээр өөрсдийнх нь одоо айл булчинд ачаал ирж байгаа гэсэн тийм сайн байгаа болохоор бас их зүгээр. За дараагийн төхөөрөмж рүүгээ оръё. Энэ яадаг төхөөрөмж вэ? Энэ болохоор чэйчний алдалтын төхөөрөмж байгаа. Чэйчний голын хэсэг болон налуун хэсгийг хөгжүүлж болно гэсэн. Чэйчний алдалтын Тий. За дараагийн төхөөрөмж. За энэ бол одоо нөгөө далбаанд хэрэглэгдэх төхөөрөмж шүү дээ тий. Цээжээ хөгжүүлэх төхөөрөмж. За энэ төхөөрөмж маань юу болоод явбаа? Энэ төхөөрөмж мөн адил одоо нурууны өргөн булчин болон нурууны голын хэсэгт орно гэсэн. Эмэгтэй хүн сууж болох уу? Болно. Хаана одоо энд сууна гэсэн үг шүү дээ тий. Би нэг хийгээд үздэг юм лөө. За тэгэхээр. Ийшээ харж суух уу? Тий. Зөв. За энд ор мэдээж хүлээн гэх юм. Босоод энэ бариулнаасаа байр шүү. За. Наач. Тэгээд таацаа урагшлуулж өгөөд таацаа урагшаа суух юм уу? Тий, урагшаа сунаа гэсэн. За нуруугаар хатаагаад за эндээсээ чэйж хэд их хойшоо болохгүйгээр доош нь дарна гэсэн. Дар. Гүс дар. Гүс дарах юм уу тийм үү? Эндээсээ дээшгээ явууллаа. Эндээсээ дахиад доош болно гэсэн. Бүр мөсөн гүйц дээшээ болохгүй юм шүү дээ тий. Доошоо шахах тусам нурууныхаа булчин илүү сайн чангалж өгч байна л гэсэн. Тийм байна мэдрэгдэж байна. Бүр чичирч байна. За нэг юм төхөөрөмж. Энэ бас хоёр бариултаа болохоор бас нурууны бас өөр хэсэгт бас ордог. За энэ манай энэ төхөөрөмж болохоор нурууны бас булчингийн тасгал байгаа. Төхөөрөмж байгаа. Тийм байна тийм. За энэ маш том төхөөрөмж байна. Энэ дээр болохоор чэйжний бүхэл тасгал хийж болно. Чэйжний төхөөрөмж. Чэйжний бүхэл тасгал хийж болно. За энэ нөгөө ирчүүд те энийг өргөөд хөвтээд шахаад идэг мөн. Энэ дээр болохоор гарны 3 толгойд булчин болно. Чэйжний булчингаа бас ажиллуулж байна гэсэн. За энд бас нэг юм содон төхөөрөмж байна. Манай энэ төхөөрөмж болохоор мөрний алдалтын төхөөрөмж болон чэйжний суур шахдаг төхөөрөмж байна. За энэ төхөөрөмж одоо саяны нөгөө хөвтөж байгаад төмрөө барьдаг шиг тэрнтэй адилхан уу энэ нөгөө босноор манай энэ төхөөрөмж болохоор одоо хөлний үндсэн суулт хийдэг төхөөрөмж байгаа. Одоо аваад доошоо сууна гэсэн. Ингээд суух юм байна тийм. За баярлалаа. За хамгийн сүүлийн төхөөрөмж рүүгээ оръё. Энэ болохоор эрвээхээ одоо төхөөрөмж байгаа. Энэ болохоор мөрний арын булчин болон чэйжний булчиг бас хийж болно гэсэн. За энэ дээр нэг сайхан гүйж үзүүлье. Ямар хүмүүс энэ дээр гүйх ёстой. За тэгвэл энэ дээр гараад зогсож байна. За энэ старт гэдэг зүйл дээр нь дараад доор секунд явж эхэлнэ гэсэн. Секунд явж дууссаны дараа өөрөө автоматар хөдлөөд нэмэх гэсэн товчон дээр нь дарахаар
өөрөө хурдаа нэмэгдэнэ гэсэн үг. Одоо 1.3 гэдэг нь өөрөө хурдна байхгүй. Энийг нэмээд багасгах нь болохоор энэ. Энэ нь мөн одоо замаа бас дээш өгсөөр бас болгож болно. Одоо энэ 3 гэдэг нь 0.3 гэдэг нь болохоор замных нь одоо дээш өгсөөр болж байгаа хэсэг нэ гэсэн. Тэгээд энэ нь болохоор одоо машинаар ярил кардан гэсэн үг л дээ. Өөрөө зогсчихдаг гэсэн үг байхгүй. За нэг юм сайхан төхөөрөмж байна. Тэгэл зогсчих юм биш үү те? За маш сайхан төхөөрөмж. Хоёулаа энэ сайхан медалуудаа хэдий цагт яаж хэрхэн бэлтгэж хийж авч медалуудаа нэг нэгэр нь тэд оны медаль гэдэг нэг сайхан танилцуулъя. Сайхан штэ те маш их төвчээр зориг хатуужил шаардаж энэ тэмцээнд орж шагнал авна гэдэг чинь хамгийн сайхан мэдрэмж штэ. За энэ медаль болохоор Азийн аваргын өвгөн медаль байгаа. 2024 онд болсон тэмцээнээс анхаарч ирсэн. За дараагийн медаль нь болохоор минь хамгийн анх улсын аргад ороод мөнгөн медаль авч ирсэн. Хамгийн анхны медаль тийм. Хамгийн анхны медаль. Ер нь медаль авна гэж бодож байв хамгийн анхны тэмцээнд ороод. Үгүй ер нь хамгийн анх зүгээр өөрийгөө сориод үзээл гэж бодсон. Энэ нь болохоор манай Монголын бодитын фитнесийн холбооны байгуулагдаад 30 жилийн хойно дээр болсон улсын аваргын медалийн мөнгөн медаль байна. Энэ болохоор мөн 2024 онд болсон Азийн аваргын бас хөрөг медаль. Энэ болохоор 2022 оны улсын аваргын бас мөнгөн медаль байна. Ер нь энэ тэмцээнүүд их хөвчлэн Монголдо болдгоо гадаадад болох тэмцээн ер нь байгаа юу? Одоо би нэг 11 сард нэг дэлхийн аваргад явах бодолтой байгаа энэ жилийн 10. Тэр тэмцээн хаана болох вэ? Хятад улсад болно. Тэгээд одоо бэлгэлттэй орцоо ер нь бол одоо дэлхийн аварга руу зорилготой л байгаа. Энэ мөн адилхан 2022 онд авсан мөнгөн медаль манай. За энэ медаль болохоор 2024 онд бас улсын аваргаас бас авсан мөнгөн медаль. 2024 онд? Тий. Тий. Мөнгө хүрэл медаль авсан шүү дээ, тий? Тий. Энэ медаль маань болохоор тухайн үед 17 таа байхдаа анх Power Building-ийн улсын аваргаар ороод төрүүлж ирсэн медаль. Энэ болохоор 2024 онд оюутлогод болсон тэмцээнээс авсан медаль байна. Оюутлогод. Тэгээ энэ хоёр цом нь болохоор 2019 болон 2020 оны улсын аваргын цом маань байна. Тэгээ Азийн аймгийн аваргаас авсан медалнууд одоохондоо авчираа. Яалтчгүй тэмцээний хүний медаль шагнал маш хүнд байдаг юм байна шүү. За Хинтээ аймгаас хэр хүмүүс идэвхтэй фитнест нь ирж байна? За одоогийн байдлаар бол нэг 90 гаруй хүн бол явж байгаа. Манайх нэгдэд нэг сарын нүүрэл үзэж байна. За би танаас одоо нэг маш сонирхолтой асуулт асуумаар юм л да. Одоо тэмцээнд орохдоо нэг хүрэн юмар бие буддаг штэ. Тэр яг ямар зорилттой байдгийг? Тэр болохоор тайцны крем гэж нэрлэгддэг болоо. Одоо тайцан дээрх одоо тайцнаар гарч байгаа
тэр бор кремийг биендээ түрхлээр булчингийн нарийн ширхүүд маш сайн харагддаг. Одоо гэрлэндээ ойгод маш сайн харагддаг. За фитнесээр хичээж байгаа хүмүүс ер нь заавал уураг авах хэрэгтэй юу? Уураг бол бидний булчин биеийг нөхөн сэргээх зайлшгүй хэрэгтэй зүйл. Гэхдээ заавал нэмэлтээр уураг уух ястай гэсэн үг шүү дээ. Хэрвээ бид өдөр тутмын хоол хүнснээс хангалттай уураг шимд ижилээ авч байгаа бол уураг уух шаардлагагүй. Одоо идэвхтэй одоо тасал хөдлөх одоо сакс волейбол одоо юм хүчний спорт ч юм уу тиймэрхүү одоо спортоор хичээлж байгаа хүмүүс бол нэмэлтээр уураг уух бас хэрэгтэй. За одоо ингээд манай нэвтрүүлгийг жаргах төхөж байна. Тэгэхээр та фитнесээр хичээлхийн давуу тал болон одоо фитнес дээр хичээлж эхлэж байгаа хүмүүстэй нэг сайхан говийн зүгээс зөвлөгөө өгвөл? Фитнес гэдэг зөвхөн гоё биетэй болох гэсэн нэршил биш. Энэ бол өөрийгөө даван туулах, дотоод хүнтэйгээ ажиллах зүйл баггүй. Би фитнесээр дамжуулж амьдралынхаа маш олон чухал чанаруудыг суралцж явж байгаа. Үүндээ болохоор тууштай байдал, төвчээр өөртөө итгэл гэх мэтлэн одоо анх эхлэхэд бүх зүйл амар байгаагүй, болчин өвдөө шантрах үе зөндөө байсан. Гэтэ тэр л бүхэнд өдрүүдийг давж чадсанаар өнөөдрийн өөрийгөө бүтээж чадсан та гэж боддог. Одоо хичээлж эхлэж байгаа хүмүүстэй зөвлөгөө өгвөл? Тууштай, зоригтой байгаасаа л гэж боддог. За баярлалаа. За баярлалаа. За баргалтай яриа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр жаргалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баяртай.